Сүхбаатар аймгийн Төмцөгт сумын цагдаагийн гэлтээс цадарганд хамын газартай хамтран малын хулгайн гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэх зорилгоор малчтаан тогтсон хуваарийн дагуу эргүүлд гаргаж эхэлжээ. Эргүүлд гарч байгаа малчид бүрэн бус болон с сэжигтэй тээврийн эрсдлийг шалгах цагдаагийн хэсэг рүү мэдээлэх үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн бид мэдээллийг Сүхбаатар аймгийн Төмцөгт сумаас бэлтгэн хүргэж байна. За тэгэхээр Төмцөгт сумын хувьд бол Монгол орны зүүн бүс нутаг буюу за Хинти, Дорнод, Сүхбаатар аймгийн одоо 3 аймгийн газар нутгийг дамсан юм төв магистрал зам явдаг ийм онцлогтой сум байгаа. Тэгэхээр энэ сумд бол одоо бас одоо малын хулгайн гэмт хэрэг бол бүртгэгдэх одоо ийм тохиолдлууд бол бас цөөнгөө байдаг. Тийм учраас энэ жилийн тухайд бол цагдаагийн байгууллага болоод сум орноттой хамтраад энэ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд бас олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бол за малчид бол яг өөрсдийнхөө одоо бичээр нутагт ойролцоох юм одоо газруудад хэсэгчилсэн эргүүлд гарах за мөн одоо малынхаа хотыг камержуулах зэрэг юм онцлог одоо ажлуудыг өөрсдөөс наачлагаар хийж хэрэгжүүлж байгаа нь бол одоо энэ мал хулгайлах гэмтэрхтэй тэмцэх юм онцлог шинэлэг ажлууд болж байгаа гэдгийг хэлж байна. 3 цаг хүртэл шөнийн 3 өнгөрөөд л буцдгийн да. Яг одоо энэ юу гэдэг газар? Үйтэй. Та одоо гэрээсээ хэдэн километртэй байна? Би гэрээсээ нэг 5 км-тэл 4-5 км-тэл шүү дээ. Хэд удаа гарч байна? Би 3. За ер нь эргүүлж гарахад ер нь юу ажиглагдаж чинь ямар байна? Яг тэгээ машинтай нэг яв. Заримдаа бол явж илах юм. Төмцөгт сум 4 багтай. Баг тус бүрт 2-3 малчны бүрэлдэхүүнтэй баг 23 цагаас шөнийн тэг 3 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн цагдаагийн хяналтын постод огтмол ажиллаж байна. Энэ хугацаанд тэдний аюулгүй байдлыг хангах болон тээврийн эрсдлийн шатхууны дэмжлэгийг сумын иргэдийн төлөөлчдийн хурлаас бүрэн шийдвэрлэжээ. Малын гэмт талцаас өрчин сэргийлэх ажлын хүрээнд бол одоо малчдын дунд бүлэг байгуулад тэр бүлгийг өглөө эрт босдог бас нэг тийм ажигч гэрха малч ухаантай ийм усуудаар бас бүлгийн гишүүдийг томилоод тэгээд энэ 4 баг дээр нэг бүлэг байдаг. Эннийхээ бас зөх хэмжээний бас дэмжлэг тусалцаа саналуудын солилцоод ингээ явдаг. Мөн малын гэмт талцаас өрчин сэргийлэх зорилгоор бас энэ сумын цагдаагийн байгууллагатай хамтарч бас эргүүл шалгалтаа мөн замын янз бүрийн хяналт шинжилгээдэр хийдэг. Үүнээс гадна малын хулгайн гэмт хэрэгээс өрчин сэргийлж байгаа нэг жижиг ажил нь малчид өөрсдийн санаачлагаар малын хотоо камержуулжээ. Өөрөөр хэлбэл ойролцоо өндөрлөгтөө цэгт камер байрлуулснаар өөрийн хотоо болон ойролцоох 3 хүртэлх км радиусыг гар утсаараа тогтмол хянах боломжтой болсон байна. Нэгдүгээр багийн малчин их баяр өнгөрсөн хавар хэдэн тонны бяруугаан хулгайд алджээ. Тиймээс өөрийн хөрөнгөөр камер байршуулж өөрөө эсвэл сүлжээтэй газар байгаа гэр бүлийнхний шууд гар утсаараа камера хяндаг болсон байна. Ингэснээр хулгайн гэмтэргээс бүрэн сэргийлж чадсан гэдгээ ярьлаа. Би нэг нутаглаад 10 хэдэн жил болж байна да. Гэхдээ ер нь энэ малын хулгай ихсчээд тэгээ ер нь камержуулаад үзээгээд би нэг уулын өндөрлөг дээр камер тавьчихад байгаа. Манай камер бол ер нь ерөнхийдөө нэлээд гайгүй харнаа. Шөнө орон төрөл. Ер нь хулгай бас урчин сэргийлж тавьсан юм шүү дээ. Ер нь бол малчид ойр хавьд өндөрлөг газрууд дээр тавьчих бол малчид бас хоорондоо холбоотой байж болох л тийм талт. 25 оны одоогийн байдлаар бол 6 гэмт хэрэг бүртгэж байна мал хулгайлах. За улсын хэмжээнд мал 2025 гэдэг нэг цаар хэмжээ өрнөж байгаа. Тэгээд энэний үрээнд салбар төлөвлөгөө боловсруулсан. Сумын засаг даргын захирамж гаргаж ажлын хэсэг байгуулагдаад Төмцөгт сум одоо 4 багтай. 4 баг дээр өдөрт 4 хөдөлгөөнд хэрэглэж ажиллаж байна. Дээрээс нь Төмцөгт сумын байнгын хяналтын постон дээр цагдаагийн албаагч мал эмнэлгийн мэргэжилтэн эмчнэртэй хамтран өдөр болгон эрүүл хяналтын ажиллаж байна. Камерын энэхүү систем нь үр дүнгээ өгвөл сум орон нутгаас уг ажлыг бодлогоор дэмжиж эрсдэл ихтэй цэгүүдтэй камер байршуулах боломжтой гэдгийг сумын засаг дарга хэлсэн байна. Төмцөгт сумд өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэрэг 2 бүртгэгдэж 20 гаруй тонны адуу алдагджээ. Харин энэ оны 11-р сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 5 бүртгэгдсэн байна.